Жижигнэ тэр өөрөө яг төсвөрөө чадахгүй байгаа асуудлаа бас зээлэрч гэсэн хамаагүй шийдэж ивэл маш сайн. Тэгээд нэгэн ялангуяа микрофон амир. Нэгэн ялангуяа энэ зүрх судасны өвчлөлийн тархалт бол маш өндөр байгаа даа. Тэгээ би чин бүрэн сайдаас асуумаар байна. Нас баралтын 35% нь 45-аас 65 насны хөдөлмөрийн насны иргэд яг энэ зүрх судасны өвчлөлөөр нас орж байна. 2024 онд 5789 хүн яг энэ зүрх судасны өвчлөлөөр нас орсон статистик бол байгаад байгаа. 2030 он гэхэд манай улсын зүрх судасны тусламж үйлчилгээний шаардлага 2.6 дахин нэмэгдэнэ гэсэн ийм тондол судалгаа байгаа тийм. Тэгээ за яг бид нар энэ асуудлаа мэдж байгаа юм бол зөвхөн эмнэлэг бариад эмчилгээг нэмэгдүүлээд асуудал өөрчлөгдөхгүй. Тэгэхээр үндэс углуургаар нь шалтгаан юу байгаа юм бэ? Ямар учир шалтгааны улмаас хүмүүсийн даралтан нэгсээд зүрх нь хаагдаад байна вэ гэдэг дээр эрүүл мэндийн яам яг тодорхой шалтгаануудыг судалсан уу? Олон нийтэд мэдээлэх арга байна уу? Эн чинь зүгээр хооллолт хэрэглээтэйгээ холбоотой байгаа юм болвол энийг өөрчлөхийн тулд бид өнөөдөр юу хийх вэ? Ухамсарт ямар сонголт хийх вэ гэдэг бол үнэхээр чухал байна. Арх, тамхи одоо хоолны хэрэглэнээс болоод байгаа юм уу? Стрессээс болоод байгаа юм уу? Эсвэл далайн түвшнөөс дээр түвшинд амьдардаг учраас байглаасаа ийм байгаа юм уу? Яагаад эрэгтэйчүүд нь илүү өртөөд байгаа юм? Яагаад ковидоос хойш маш олон залуучууд гинт зүрх нь хаагдаад байгаа юм бэ гэдэг дээр иргэд өнөөдөр үнэхээр маш том асуултын тэмдэгтэй байна. Үнэхээр харамсалтай, үнэхээр залуучууд өнөөдөр нэг л өдөр инээж явж байгаа л тэгэл зүрх нь хаагдаад байгаа байхгүй. Тэгээ энэ дээр бид ямар нэгэн өөрчлөлт хийх ёстой. Төрийн бодлого юун дээр дутагдж гэнэ вэ гэдгийг эрүүл мэндийн яам онцгой мэдээлдэг бас баймаар. Энэ зөвхөн эрүүл мэндийн яамч биш. Бүх нийтээрээ төрийн бодлого үнд чиглэх ёстой гэж бодож байна. Тэгэхээр учир шалтгааныг судалсан асуудлууд байдгүй. Яг юунаас болоод нэг ялангуяа сүүлийн үед залуучуудын зүрх зогсоод байна вэ? За мөнхөд гишүүн болон ариун зөө гишүүн нарын асуултанд чин бүрэн сайд хариулна. Чин бүрэн сайд. За ариун зөө гишүүний асуултаас хариулж эхэлье. Чухал асуудал хөндлөө. Яагаад учир шалтгаан юу вэ гэж энээс урчин сэргийлж чадах юм уу гэдэг асуудал асууж байна. Тийм ээ, жилдээ бид нэг 5500-аас 6000 хүн энэ зүрх судасны шалтгаантай нас баралттай. Үүний 62.2% эрэгтэйчүүд эзэлж байна. Тэгээ насаар наваад үзэх юм бол 36.3% нь буюу 45-аас 65 насны яг л эд хөдөлмөр хийдэг наснда бид алдж байгаа нь өнөөдөр энэ зүрх судасны өвчлөлийн төв барих үндсэн гол шалтгаан болж байна. 2030 он гэхэд 2.6 дахин нэмэгдэх тооцоолтой. За үүнтэй холбоотойгоор бид халдварт бус өвчин осол гэмтлийн шалтгаан эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний 4-р судалгаа гэдгийг 2019 онд хийсэн. Энийг англиар бол STEP судалгаа гэж нэрлэдэг байгаа. Дараагийн судалгаа 6 жил тутам нэг хийдэг. Энэ судалгаагаар зүрх судасны өвчлөлтөй холбоотой 4 эрсдэл хүчин зүйл нөлөөлж байна гэдэг судалгааны хариу нотлоготой гарч ирсэн. Энэ судалгаа бол хүн амд суурилсан тэдгээрийн судалгааг нэлээд тийм наривчлалтаа хийдэг. За 4 хүчин зүйл гэдэг нь юу хэлж яах вэ гэхээр арх тамхи, хөдөлгөөний хомсдол, илүүдэлжин, цусан дахь холестерин хэмжээ их. Энэ 4 зүйл бол ерөөсөө зүрх судсан доторх бөглөрөл зүрх судасны өвчлөлийг нэмэгдүүлж байгаа. Та сая ковидтой холбож ярьлаа. Тийм. Ковидын вирусын халдварын онцлог нь залуучуудад ялангуяа залуу хүмүүсийн нарийн бүр капилляр гэж нэрлэдэг бүр жижиг судсан дотор бөглөрөл үүсгэх цус өдгөрүүлэх үйлчилгээ илүү давмгай нөлөөтэй ийм муухай хорон вирус. Тийм ч учраас энэ ковид цар тахлын дараах гол энэ зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх зүйл бол цус шингэлэх, цусыг шингэн байлгах. За үүнд бол хамгийн энгийн зүйл бол ерөөсөө бид шингэн их хэрэгэлдэг байх хэвээр, хөдөлгөөн хийдэг байх хэвээр. Энэ чиглэлд нийгмийн эрүүл мэндийн боловсролын чиглэлд бид илүү их ажиллаж энэ мэдээллүүдийг иргэдээ залуучуудаа сайн ойлгуулж эдгээрийг арилгах чиглэлд уриалдаг, манлайлдаг чиглэлээр бид ажилламаар байна. Бид сошиалд бол маш олон нөлөөллийн ажлууд хийж чаддаг улсууд байж байна. Тэгвэл бид эрүүл амьдрах хэв маяг, эрүүл амьдрах зуршлаас хэвшил шилжих
буруу зуршлыг арилгах, сайн хөвшилтэй болох энэ чиглэлд илүү одоо амьдрах чиглэл ажилланаа. Тэр ч утгаараа бид одоо нийгмийн эрүүл мэндийн тусламжийн тухай хууль батлагдсан. Үүнтэй холбоотой 26 оноос бид одоо энэ нийгмийн эрүүл мэндийн чиглэлд, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлд арх, тамхи, за сая ус одоо бид манай их хурл дээр одоо гол хэлцэж байгаа зүйл бол тамхины хяналтын тухай хуулийг шинжилсэн найруулга хэлцэж байгаа. Энэ бас их чухал үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна. Гэр бүлэрээ одоо өнөөдөр бид шинэ жилээ тэмдэглэх гэж байна. Тэгвэл шинэ жилийн баярыг архигүй тэмдэглэх, гэр бүлэрээ сайхан ад жаргалтай сайхан эдис уушандаа хүртэл одоо өөх тос хэрэглэгээ багасгах, гэх мэтлэнгээр бидэнд одоо олон нийтэд эрүүл мэндийн босрол олгох. За энэ ажлыг бол бүр хар багаас нь бас сургууль наснаас нь эхлэх ёстой. Тэгжээж одоо Болсон уу? Ариун зайг шүүн тодруулна. За чин бүрэн сайд яг энэ нийгмийн эрүүл мэндийн буюу яг нийгэмд чиглэсэн энэ хэрхэн яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг ажил дээр засгийн газар маань бас нухацтайхан бас ажилласаа нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийг бид нар баталсан бас хэрэгжилт нь үнэхээр муу байгаа. Манай Саран Чулуун гишүүн, манай Гаммаа гишүүн яг одоо энэ хуулиуд дээр хэрэгжилт дээр нь маш анхаарч дуу хоолой болдог. Засгийн газар маань бас өөрөө энэ дээрээ бас ажиллаж дугуймаар байгаа байхгүй. Одоо өнөөдөр бол дандаа л бид нар том төсөл, мөнгө, хөрөнгөл ярьж байна. Гэтэл цаана иргэдийнхээ амьдралд одоо чиглэсэн ажлууд ердөөсөө ингээ хаягдаад байна. Учрал дарга тамхины хууль. Тамхины хуулийг ууг нь бид нар сая батлах ёстой байсан. Одоо уг нь 12 сарын 31-ний хүртэл орон зай цаг хугацаа байна. Иргэдийн амнаас эрүүл мэндтэй холбоотой юм а гэдгийг сая эрүүл мэндийн сайд хэллээ. Одоо та хариулж болдгийм болоо болдгоо болоо тамхины хууль. Тэг би ажлын хэсэг нь байгуулж өгсөн шүү дээ. Тийм байгуулсан шүү дээ. Гэхдээ тэгээ одоо тамхины хуулийн ажлын хэсгийг байгуулсан. Аль аль намын бүлгийн төлөөллийг оруулсан. Тэгээ одоо хурдан ажиллах хэрэгтэй шүү дээ. Тийм ажлын хэсгийг байгуулсан бүх боломжоор хангаж байгаа. Одоо яралтай батлах хэрэгтэй. За Сүхбаатарын Эрдэнэ бат гişүү.